Тэгэхэд ийм үзүүлж байна. За, дизайн. Ер нь дизайн гэдэг чинь юмсыг хүнд ингээд гой харагдуулахад л чиглэгдсэн салбар юм шиг үжиж бодож магадгүй. Гэхдээ дизайн гэдэг нь юмсыг зөвхөн гой харагдуулах гой зүүн урлаг хэдий ч нөгөө талаар хэрэглэгчдэд илүү хэрэгцээ болон хэрэглэн зориулж бүтээгдсэн хэрэглээний урлаг юм аа. За тэгвэл бид бүхэн 4.0-ийн дизайн дээр технологийн шийдлийг хүний хэрэгцээнд илүү хэлбэраар хүртээмжтэй байх гэдэг концепцийг барьж ажилласан. Тэгвэл та бүхэндээ шинжлэгдсэн e-Mongolia 4.0 хэлбэрийн дизайныг танилцуулцгаая. Хамгийн эхлээд бид бүхэн вебсайтын responsive байдлыг сайжруулж гисэн. Ингэснээрээ хэрэглэгч ямар төрлийн төхөөрөмж ашиглаж байгаасаа үл шалтгаалan бүх дэлгэцэн дээр оновчтой зөв дүрслсэн байдалтай харагдах болно. Мөн бид бүхэн мобайл дээр интерфейсийн дахин загварчлалыг хийж өгсөн. Ингэснээрээ хэрэглэгч нэг цонхноос олон төрлийн функц руу хэлбэр шилжих боломжийг нь бүрдүүлж өгсөн. Дизайны схемийг дахин шинжилж өгсөн. Өмнө нь бид нэр үндсэн нэг өнгө явдаг байсан бол одоо үндсэн өнгөийг дэмжих туслах градиент өнгүүдийг үүсгэж өгсөн. Өнгөний хувьд илүү динамик байхаас гадна дизайны хувьд ажиллах илүү их эрх чөлөөтэй болгож өгч байгаа юм аа. Жишээ нь бид бүхэн эрүүл мэндийн үйлчилгээнд дээр зүгээр нэг ягаан өнгө сонгох гэхээсээ илүүтэйгээр илүү олон улсын стандарт зөвлөгөө гайдлайныг судлаж эхчүүдэд таагүй мэдрэмж өгөх хурц өнгүүдийг хэрэглэхээсээ илүү зайлсхийж илүү зөөлөн дулаахан мэдрэмж өгөх өнгө дизайныг гаргаж өгсөн. Мөн бид бүхэн англи хэлц дээр онцлог үйлчлэгийг нэмж өгсөн. Ингэснээрээ хэрэглэгч онцлсон үйлчлэгийг англи хэл доторх бусад үйлчлэгээнээс ялгаатайгаар хамгийн дээр нь харах боломжийг бид бүхэн бүрдүүлж ажилласан. Өмнө нь визний материал бүрдүүлэхэд 3 төрлийн лавлгаа гаргадаг байсан. Гурвангийн тус тусны нэрийг нь иргэний үнэлэхний лавлгаа, нийгмийн даатгалын лавлгаа гэж хайхгүйгээр нэг цонхноос гурвангийн зэрэг авах боломжийг бид бүхэн бүрдүүлсэн. Хамгийн ихэнд интерфейсийн өөрчлөлт оруулсан гэж ярьж байсан. Тэгвэл яаж интерфейсийн өөрчлөлтийг оруулсан бэ гэх юм бол бид бүхэн ашиглагч хэлбэр туслах цэс буюу сайд менюг гаргаж өгсөн. Ингэснээрээ хэрэглэгч нүүр хуудаснасаа туслах цэсүүд буюу миний авсан үйлчилгээ, хадгалсан үйлчилгээ, хандлтууд болон холбоо барих гэх мэт зэсүүд рүүгээ хэлбэр шилжих боломжийг үүсгэж өгсөн. За мөн бид бүхэн профайл хэсэг дээр шинжилгээг хийж өгсөн. Өмнө нь бид бүхний бичиг баримт жижигхэн байдаг байсан бол энэ удаагийн профайл хэсэг дээр илүү томруулж өгснөөрөө хэрэглэгч халаас нь бичиг баримтаа өөрийн халаас нь байгаа мэдрэмжийг авахаас гадна төр байгаа миний мэдээлэл, тээврийн хэрэгсэл болон газар үйл хөдлөлийн хөрөнгийн мэдээллийг профайл хэсэг дээр нэмж өгч баяжуулсан. Өмнө нь үйлчлэгээ авахд хайлтын хэсэг хэтэрхий жижигхэн байдаг байсан бол энэ удаа илүү томруулж, тодруулж өгснөөрөө хэрэглэгч call to action буюу үйл хийхэд нь илүү уриалж амар болгож өгсөн. Мөн бид бүхэн хайлтан дээрээ дуу хоолойгоор хайх боломжтой болсон. Ингэснээрээ хэрэглэгч хялбар хурдан үйлчлэгээ авах боломжтой болсон. Шинжлэгдсэн e-Mongolia 4.0-ийн дизайн танд таалагдсан гэж найдаж байна. Баярлалаа. Хэмэл оюун зөвлөсөн, эргэнээ хамгаалдаг e-Mongolia 4.0